газар шорооноос бурхан гуйсан ч бүү үг. Өргөн ойрдын хаан төрийн хүн цэргийн суучинжин соён гэгэрүүлэгч гэгэн хотогт алдан бошогт 1644-өөс 1697 дугаар. Өөлд дөрвөн ойрдыг бүрдүүлэгч нэгэн аймаг бөгөөд Монгол улс бүгд найрамдах хятад ард улсад бөөнөр оршин суудаг Монгол угсаатны бүлэг. Ойрдын түүхэн сурвалжийг үндэслэвэл Эсэн хааны аж Хамаг тааш 15 дугаар зууны 80-аад оны сүүлчээр Цорсын дотроос албат таслан аваад түүнийг Өөлд гэжээ. Ийхүү Өөлдүүд ойрдын нэг аймаг болж түүхийн тавцан дээр гарч ирэв. Гэвч ойрдын ноёдын эрх мэдэл Харьяатарда булаацалдсан тэмцэл даамжран 1490-ад оны дундуур Өөлд Цорс хоёр хоорондоо дайджээ. Тэдний дотоодын зөрчилийг Турфаны уг руу далимдуулан 16 дугаар зууны босгон дээр Өөлдийг дайлсан бололтой. Тиймээс Өөлдийн ихэнх нь баруун тиш нүүдэрлэн холджээ. Өөлд нь дөрвөн ойрдын доторх том аймаг учраас нийт ойрдуудыг Өөлд хэмээн нэрлэх явдал байв. Галдан бошигтын тэмцэл дарагдсны дараа манжууд түүний Жанжин, Равдан, Данжила нарыг дагуулж 3 хошуу зохион байгуулж халахын нутагт суулгажээ. 1730-ад оны үед тэднийг төр зур халахын голын орчим нүүлгэн шилжүүлсэн бөгөөд зүүн гарын хаант улсыг байлдан эзэлсний дараа манж нар Өөлдийн 3 хошууг халахын нутагт буцаан нүүлгэж 1761 онд сайн ноён хан аймагт тавсарган захируулав. Равдангийн 2 дугаар хөвгүүн Сэвдэв амбуугийн угсааныхны захирсан хошууг манжин иргэшээлийн үед Өөлдийн өмнөд хошуу, олноо өргөгдсөн Монгол улсын үед Бишрэл засгийн хошуу хэмээн нэрлэж байсан агаад одоогийн Архангай аймгийн Өлзийцэн бүхэлдээ Өгийн нуур сумын зарим хэсэг нь энэхүү хошуунд багтаж байв. Харин Данжилагийн үр хойч захирсан хошууг манжин иргэшээлийн үед Өөлд байсан хошуу, олноо өргөгдсөн Монгол улсын үед Сүжигт засгийн хошуу хэмээн нэрлэдэг байжээ. Одоогийн Архангай аймгийн Хотон сумын зарим хэсэг нь энэхүү хошуунд багтаж байв. Түүнчлэн Равдангийн Ахмад хүн Жүнван Цэрэн Мамбуугийн Харьяат нэг хошуу байсан агаад 1728 онд Цэрэн Мамбуу нас барсанд түүний дүү Сэвдэв Мамбуу Цэрэн Мамбуугийн хөвгүүн Дамбийг түүний төрсөн хүүхэд бус хэмээн дарагдуулаад өөрөө ахыхаа хэрмийг залгамжилжээ. Тиймээс хоёр хошууг нэгтгэж Сэвдэв Мамбууд захируулжээ. Хожим хэргийн үнэн учраа олдож Дамбигийн хошууг дахин байгуулжээ. Гэвч 1763 онд Дамби Пунцгийг хэлсээр гүтгэж мэдүүлсэн тул Дамбиг хэргэм зэргээс нь хавхулж Бээжинд хорионд суулгаад түүний Харьяат нарыг ховдод нүүлгэн суулгажээ. Ийхүү ховдын Өөлд хошуу байгуулагджээ. Уг хошуунд угсаа залгамжлах ноён тавьсангүй, харин бүгдийн дарга томилон тэднийг захируулжээ. Энэ хошууны нутаг нь Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сум. Эдгээрээс гадна манжин иргэшээлийн үед Хөлбөмбөрт Өөлдийн нэг хошуу байсан нь мөн л галдан бошготын алавт байсан ажээ. Түүнчлэн зүүн гар улсыг мөксөний дараа тэдний үлдэгдлийг манж нар хар мөрөн мужид нүүлгэн аваачиж Өөлд хошуу байгуулжээ. Тус хошуу зөвхөн Өөлд бус ойрдын олон аваг аймгийн хүмүүсээс бүрдсэн хэдий ч хар мөрний Өөлд хошуу хэмээн нэрлэгдэх болжээ.